За, сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн аа. За, бид хоёр өнөөдөр юун талаар ярих гэж байгаа вэ гэхээр бид хоёр өөрсдөө сонсдог подкастаа та хэдтэйгээ хуваалцахаар шийдлээ. За, тэгэхээр подкаст бол маш олон давуу талтай. Хүн хүлээж явахдаа эсвэл замын төгжрэлт, эсвэл одоо хин нэгнтэй ярилцмаар ч юм уу, эсвэл ямар нэг юмнаас одоо ялангуяа ээжүүд ямар нэг юмнаас хоцроод хүүхдээ өсгөж байхдаа тийг санагддаг шүү дээ. Ямар нэгэн зүйлээс хоцроод байгаа юм шиг хүмүүс айгу мундаг яваад байдаг. Би хүүхдээ хараад ингээл өөрийгөө харахаар угаасаа гэртээ байгаа хүн ямар олигтой харагдах вэ те. Тэр үедээ би бол ихлүү их подкаст сонсдог. Хам одоо суралцмаар үедээ ч юм уу. Тэр үедээ их сонсдог. Тэгээд ер нь бас эрчүүдийн хувьд гэвэл бид нөгөө ажилдаа явна төгжрэн те. Ингээд үр ашиггүй цагаас зөндөө өнгөрүүлдэг байгаа. Миний хувьд бол бас ажил руугаа дор хаяж өчөөс цагийн оронд одоо машинаар явдаг учраас тэгээ ирж очихдаа бол ингээд дор хаяж 2 подкаст сонсчдаг. Тэр яг подкаст сонсохоор нөгөө хүнд илүү урам зориг бас шин санаа тэгээд шин мэдлэг мэдээлэл ингээд авах боломжийг олгодог. Дээрээс нь одоо өөр буцаад ажил хийж зэрэг хийж болдог болохоор маш давуу талтай тэгээ үр дүнтэй санагддаг. Тэгэхээр та хэдэд бас бид хоёр өөрсдийнхөө сонсдог бид хоёрын сонирхолд нийцсэн одоо өөрсдийн сонсдог хамгийн дуртай подкастуудаа бас хуваалцъя гэж бодлоо. Та хэд ч гэсэн бас одоо бид хоёр санал болгох подкаст байвал бас бичиж үлдээгээрэй гэж хэлмээр байна. Тийм. Тэгээд нөгөө эдгээр подкаст бол бид хоёрын одоо яг сонирхож байгаа сэдвтэй уялдсан подкастууд байгаа гэдгийг сануулъя. Бусд ороогүй энэ листэнд ороогүй подкастууд нь муу гэсэн үг л ерөөсөө биш. Зүгээр л яг одоо бид хоёрын яг хэрэгцээнд байгаа сэдвтэй уялдсан болохоор л оруулж байгаа шүү. Тэгээд бас нэг гоё аппликейшн олсноогоо тайтайгаа хуваалцмаар санагдлаа. Энэ бол M+ гэдэг аппликейшн байгаа. Манай хүн гаргах бах. Тэгээд тэрэн дээр болохоор юу байдаг вэ гэхээр Монголд байгаа ихэнх подкастуудыг тэнд оруулсан чагсаалтууд байлээ. Тэгээд та хэд маань тэндээс мэдхийг хүссэн подкастуудыг тэндээс олоорой. Тэгээд тэн дээр өөр ч юм бас дуу хөгжим өөрөө гэдэг юм байна. Тэгээд ном байгаа, сонсдог ном байгаа, e-book-уд байгаа тий. Ер нь бол хэрэгцээтэй бүх зүйлүүд маань тэнд байгаа сонсох, унших тий. Тэгэхээр та хэд бас зочлоод үзээрэй. Сэтгүүл, үнгүү сэтгүүлүүд уншиж болно. Мөн унших гэсэн номоо цахим хэлбэрээр та хэд маань шууд тэндээс мөнгөний төлөөд уншаад цахим хэлбэрээр унших боломжтой. Монголоор заавал авчруулаад авах шаардлагагүй гэдгийг хэлмээрээ. Тэгээд M+-ийн хамт олон маш их баярлалаа. Маш хэрэгтэй аппликейшн гаргасан байна тий. Гадаадд байгаа монголчуудад бол маш их хэрэгтэй. Монголд байгаа хүмүүс ч гэсэн маш их завгүй байдаг штеп. Тэр хэдэд маань их тусалдаг байх гэж бодож байна. Маш их баярлалдаг шүү. За тэгээд хоёулаа подкаст руу орохоорой. За тэгээ. За тэгэхээр хамгийн нэгдүгээр нь бол мэдээж Unlock подкаст байна. Тэгэхээр Unlock зарим мэдгүй хүмүүс бас байд юм лээ. Тэгэхээр Unlock нь болохоор дэлхийн бестселлер болсон номнуудыг одоо хурангуулж Дэги, Наги, Тэгшээ 3 маань одоо маш гоё бүрмээр үнэхээр гайхамшигтай. Заримдаа бол үнэхээр тэр 3-тай бүр үнэхээр одоо найзууд юм шиг санагддаг. Тэгээд тэр 3-таа бас баярлалаа. Одоо хамгийн сэтгэл үлдсэн нэг подкастаа бид дурдвал хамгийн яг бүх номнууд маш сонирхолтой байсан. Тэр дундаас яг саяхан бид хоёр хоёулаа одоо хамтдаа биш тусдаа сонсчоод нэг нэгэндээ тэрийг сонссноо амар гоё подкаст байлаа гэж хэлсэн. Одоо сүүлийн подкаст бол Beautiful Boy Father's Journey Through His Son's Addiction гэдэг одоо хар тамхинд орсон хүүгийнхаа талаарх тий бичсэн одоо нэг сэтгүүлч аавын тухай аавын бичсэн одоо тийм тэмдэглэл маркийн ном байгаа юм л да. Хэрхэн хар тамхит хүүхэд орсон, яаж тэрнээс гарахын тулд ямар зүйлүүдийг даван туулсан тий гэх мэт сэтгэл зүйн одоо маш хүнд одоо зүйлийг туулсан талаараа бичсэн ийм сонирхолтой ном байгаа. Тэгээ яагаад одоо бид хоёрт одоо илүү их таалагдсан гэдэг талаар миний ярьж байгаа юм. Яа тэнгуүлээ шүү дээ. Бид одоо нийгэм чинь хар тамхи гэдэг чинь бүр хаасаг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид нар хүүхдээ энэ талаар яаж болов энэ айхтар асуудлын хажуугаар бид нар зүгээр л бид нар монгол хүн гэл өнгөрчихгүй ойлгомжтой ш. Тэгэхээр хүүхдүүдэд яаж хамгаалах талаар бол эндээс би бол жоохон тодорхой хэмжээний ойлголт авсан болохоор энэ номыг бол бүр надад үнэхээр сэтгэл тоногшсон. Би бас тэгэл яг шууд том хүүгээ бодвол юугүй том болох гэж байгаа учраас одоо бас яг энэ талаар ч юм уу ер нь хөгжилд нь маш их анхаарах хэрэгтэй байна гэсэн одоо тийм сэтэл өгсөн байгаа. Тэгэхээр илүү одоо хүүхдүүдийнхаа хүмүүжлд өдөр тутмын хийж байгаа зүйл сонирхол гэх мэт зүйлд маш анхаарах хэрэгтэй байна гэж одоо ойлгож авсан байгаа энэ подкастнаас. Тийм. За хоёрд нь бол Идрэгийн маань подкаст
гэж бодож байна. Бид хоёрын хувьд ч тийм. Тэгээд эдрийн маань бол маш сонин содон санаа нормгүйж очтыг урьж байгаа. Тэгээ бүр ингээд ер нь бол сүүлийн үед дандаа эдрийнхээ подкастаар өглөө эхлүүлж байгаа. Яагаад гэвэл маш их хэрч өгдөг. Өглөөг яаж эхлэнэ ер нь яг тэр өдөр тэгж өнгөрдөг юм шиг надад санагддаг болохоор би дандаа ирч хүч өгдөг подкастаар өглөө эхэлдэг. Тэгээд бүр зарим бүр дуусгамааргүй, зарим ярианд бити дуусаасаа бүр яадаг болоо энэ хүнийг өшөө асуугаасаа гэж боддог шүү. Тэгээд энэ дээр нэг юм хэлэхэд нөгөө яагаад эдрэгийн подкаст таалагдчихна гэхээр эдрээ өөрөө асуултуудаа маш гоё бэлддэг. Тэгээд нөгөө илүү нөгөө амьдралд наалцтай хэлхийг зорддог. Дээрээс өөрөө хэлэхдээ бол нэг том үг ашиглахгүй хичээдэг те шууд ингээ хүнээс шулуухан асуугаа явцдаг. За тэгэхээр хамгийн сүүлд одоо сонссон маш сонирхолтой нэг яриа болвол энэ Эрдэнэ болд гэсэн хүнтэй ярьсан Марс гаригийн тухай те Марс руу одоо дэлхийд дахин аялах гад одоо бүх том олон улсын байгууллагууд NASA энэ төр хамтраад бэлтгэл ажлууд судалгааны ажил хийгдэж байгаа. Тэрэнд Монгол улс маань хэрхэн оролцох талаар том төсөл одоо явж байгаа юм байлаа. Тэгээ жишээлбэл одоо нөгөө нисэх хүмүүсийг одоо нөгөө хүний нөөцийг бэлдэх одоо кемпинг манай говьд бэлдэж байгаа юм. Яагаад тэгэхээр манай Монгол улсын говь маань өөрөө маш их халдаг бас маш их хөрдөг. Марстай төстэй учраас. Тэгээ дэлхийд одоо тийм одоо говь байхгүй. Тийм учраас бараг 37 тийм тохиромжтой цэг байгаа гэж хэлж байна лээ. Тэгээд тэр одоо энэ төслүүдийн сонсоод ер нь Монголын ирээдүйн маань үнэхээр гэрэлтэх юм байна. Амжилттай болоосоо гэсэн хүсэл ирмэлзэлтэй ийм төрсөн. Үнэхээр гоё дугаар болсон. Зөвхөн Марсын тэр аяллаа талаар биш өөр бусад олон сэдвүүдээр хөндөж ирсэн байгаа. Үнэхээр сонирхолтой. Та хэд бас олж сонсороо тий. За тэгээд дараагийнх нь бол битгий сонс подкаст байна. Битгий сонс гэхээр улам сонсомор санагдаад байгаа подкаст таа. За тийм нөгөө UB comedy үүсгэн байгуулагч Батагийн тий хөтлж явуулдаг хоёр найзтайгаа ингээд энэ дотроос хамгийн их таалагдсан подкаст нь болохоор Үлзий Баатар гэдэг түүхч хүний орсон юу бас их сонирхолтой санагдсан тийм түүхийн талаар. Тэгээ ер нь бол түүх гэж өөр их сонирхолтой. Дээрээс нь үгүй сонирхолтой түүхч магадгүй жоохон гонигтай. Гэхдээ тэрийг нэг сонирхолтой болгож хүнд хүргэнэ гэдэг чинь өөрөө маш том чадвар байгаа юм л да. Тэгээд яг тэр хүний яриаг сонсоход түүх бол үнэхээр сонирхолтой. Илүү судалмаар тийм мэдрэмж төрсөн. За дараагийнх нь болохоор за эхлэх үү гэх подкаст байгаа. Та хэд маань лектор мөнгөн мэдэх бах одоо нөгөө хадгаламж өсгөөс эхлэн гээд номын зохиолч. За мөнгөн найз мал бол угаасаа их мундаг залуу байгаамаа. Би бол мөнгөнийг маш ичнээс мэднэ. Яаж вэ гэхээр маш сайн их сургуулийн найз маань нөхөр байгаа. Тэгээд тэр хоёр бол яг тэр номнэр гарсан шиг яг тэр аргыг хэрэглээд амьдралдаа хэрэгжүүлээд одоо байртаа болцсон ингээ явж байгаа. Тэгээд тэр бол яг бодит амьдрал дээрээс өөрөө туршлагаасаа хэрэгжүүлсэн ном учраас надад маш их хэрэгтэй. Бүх хүмүүс уншаасаа хүмүүс хэрвээ энэ одоо санхүүгээ удирдаад одоо мөнгө хадгаламжтай болоод эхэлчих юм бол Монгол улс ч гэсэн хэрэгтэй гэж боддог. Тэгээд за хэлэхүүгээ подкастаас нь гадна та нар пэйж хуудсын дагараа тэн дээр болохоор маш санхүүгийн талаар видео хичээлүүд, сурал хичээлүүд, гоё санаанууд өөр бас хичээлүүд зөндөө оролдог. Тэднийг нь бас үзэхэд бас ингээд аюух гоё сэтэл өгөө бичлүүд зөндөө байдаг шүү. Ер нь найз болохоор нь тэгж байгаа юм биш. Үнэхээр мундаг залуу шүү. Тий, эхнэр нь мундаг болохоор тийм байдаг багтаа. Найзгаа магтаад. За дараагийнх нь бол Сэхэтэн гэдэг подкаст байгаа. За энэс болохоор сүүлд сонссон бас нэг сонирхолтой дугаар бол одоо Томужийн академи үүсгэн байгуулагч Батчин гэж залуу орсон байгаа. За би яг энэ Батчингийн өмнө нөгөө бизнес өргөж юм уу тэр нэвтрүүлэгт орж явах яриануудыг сонсч байсан. Тэгээ энэ подкастаар бол үнэхээр хэрэгтэй ялангуяа залуу хүмүүс 10 жилийн хүмүүс боловсрлоо сонгох 90 залуучууд ирээдүгөө хэрхэн төлөвлөх хүүхдүүдэд ямар чадвар дутмаг байдаг гэх мэт маш сонирхолтой сэдвүүд хөндсөн байгаа. Тэгэхээр энийг бас олж үзээрэй гэж хэлмээр энэ таараа сонсороо тий. Тэгээ надад бол тэр өглөөний гайхамшигыг номын тухай ярьсан подкаст бол үнэхээр гайхамшигтай. Нүдэн тад харагдтал ярьсан байлаа шүү. Тэгээд дараагийнх нь бол Балиар өдрөг гэх подкаст байгаа. Балиар өдрөг. Тэр үнэхээр гоё подкаст хийдэг. Яг стартап эхэлж байгаа залуучууд маань хэрэгтэй. Тэгэл ер нь бол маш олон хувь хүний хөгжөөл
маш олон сэдвээр хийдэг. Око гэж залуу байдаг те. Анх эдгээр Око хоёр стартап гэдэг одоо нэвтрүүлэг YouTube дээр гаргадаг байсан те. Тэр үеэс нь бид хоёр одоо тэр хоёрыг үздэг байсан. Тэгээ одоо Око маань балиар өдөр гэдэг маш олон том өөр төслүүд дээр ажиллаад бас өөрийнхөө хувь хүний хөгжлийн талаар хүмүүстэй хуваалцдаг тийм хэрхэн өөрийгөө хөгжүүлэх үү яаж одоо дисциплин буюу тийм зарчимтай байх уу гэдэг юм муу зуршлаасаа яаж салах уу гэх мэт зөвлөгөөнүүд өгдөг өөрөө ирч хүчтэй ярьдаг өглөө тэрийг сонсч бол өдөржингөө ирч хүчтэй байдаг байгаа. Тэгээ Окоди гэдэг хаягтай байдаг тийм бас маш их баярлалаа мянган залуучууд бас ирч хүч бэлгэлж байгаа шүү гэж хэлмээр байна. Харин тийм заримдаа яг ингээ өглөө сонсчоор яг кофегоо хэтрүүлээд ууцсан юм шиг зүрхсэлээ савлаад идэг л та. Тий. За тэгээд өөр чин. За дараагийнх нь миний яриг бас сонсох дуртай. Catching up with Nama гэж. За энэ бүсгүүд бол би бас маш их дуртай хөв хүнд нь. Тэгээд айгу мундаг бүсгүй юм шиг санагддаг. Тэгээ та бас Instagram, Facebook-ын дагчид ерөөсөө гэмгүй гэж хэлмээр байна. Тэг хамгийн сэтгэлд үлдсэн цагийн менежмент гэдэг подкаст нь бүр үнэхээр гайхамшигтай. Тэгээд тэн дээр юу гардаг вэ гэхээр цагаа яаж менежмент хийх үү? Мөн одоо хэрэггүй цаг одоо ингээл Facebook энэ төр ороод ч юм уу цаг дэмий зүйл хийдэг шүү дээ. Тэдрийг яаж хийнэх үү? Яаж ямар аппликейшн татаад одоо тэрнийг хийнэх үү гэл айгүй гой зүйлс ярьдаг болохоор би тэр подкаст нь бүр дахин сонсдог. За дараагийнх нь болохоор MJ Student гэдэг подкаст гэдэг. Тэн дээр юуны талаар ярьдаг вэхээр орон одоо сурж байгаа оюутнуудын талаар одоо тэр анх яаж тэтгэлэг авсан ч юм уу одоо тэр талаараа ингээд туршлага хуваалцдаг болохоор одоо оюутан дүнэлт маань маш их хэрэгтэй гоё подкаст байдаг шүү гэж сануулмаар байна. За дараагийн подкаст бол Дүнгийн саяхан гарсан Дүнгийн 2хан Нагийн маань одоо Unlock-ийн Нагийн шинээр хөтлөж байгаа Алсын хараа 2050 гэсэн подкаст байна тийм. Энэ юу вэ гэхээр одоо Монгол улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг тийм одоо детальцаар тайлбарлах юм байл л да. Дотроо бол 9 зорилго байдаг гэж байна. Тэгэхээр тус бүрд нь яваанда дотор нь юу багц, ямар юм зориод байгаа юм те гих мэт зүйлийг одоо тайлбарлах юм байлаа. Тэгээ миний хувьд бол энэ үнэхээр сонирхолтой санаг. Яг тэр Монгол хүмүүр Монгол их орныхоо ирээдүйн хөгжил аль чиг рүү явж байна. Тэгээ бид нэр яаж хувь нэмрээ оруулах вэ? Магадгүй бизнес хийдэг хүмүүс бол энэ чиглэл рүү явбал ирээдүйдээ эсэхээ бас энэ хөтөлбөрийг хараад бас мэдэж авч болно. Тэгэхээр дөнгөж 2хан одоо эпизод орсон байгаа ч гэсэн та хэдээс одооноос дагаад ихнээс нь одоо сонсоод яваарай гэж зөвлөмөр байна. Тэгээд наагийн хэлэхэд үнэхээр одоо гоё подкаст эхэлсэн байна. Маш олон хүн сонсох байхаа гэж бодож байна те. Амжилт хүсье. Дараагийнх нь болохоор Төвшөө Дөлгөө хоёрын подкаст байгаа. Энэ нь болохоор яг нэг тодорхой сэдвт баригдахгүй ингээл янз янзын оруулдаг болохоор зарим сэдвүүд нь бол үнэхээр таалагддаг, гоё наалтцтай байдаг шүү. Тэгээ бас блогийн үзэх туртай болохоор бид хоёр оруулчлаа. Дараагийнх нь болохоор Уруулын бодог гэдэг халуун нэгэ бүсгүйгийн подкаст байгаа. Тэр болохоор бас эмэгтэйчүүдэд зориулсан тийм гоё сэдвэр хийдэг болохоор надад бас их таалагддаг. Блог нь бас их үзэх туртай. За энэ хэдийг бол та хэдтэй санал болгомоор байна. Өөр зөндөө байна. Тэгэл одоо яриад л хамгийн ингээд шигшээл бит хоёр айл болох цөөхөн болохыг хичээлээ. Та хэд маань бас бид хоёртоо одоо үнэхээр тасархаа санагдсан дугаараа бүр ингээд линкийг ингээд бүр оруулчвал бит хоёрт маш сайн байна. Тэгээ бид хоёр одоо юу гэж бодод байна гэхээр хүн болгон дор бүрнээ өөр зүйл сонсож байгаа шүү дээ подкаст те. Магадгүй бид тэрийг олж сонсож амжаагүй үнэхээр сонирхолтой гоё подкастууд зөндөө байгаа. Тэр бүхнийг одоо та хэдээсээ саналыг чи аваа сонсомоор байна те. Одоогоор бол цаг хугацаа хэмнэлсэн шинэ мэдээлэл те хүлээж авах маш одоо гоё сууг байгаа байхгүй подкаст чи өөрөө те. Яг үнэ. Тэ өөрийгөө хөгжүүлээд зарим бүр ингээд амар гоё сонссны дараа бүр ингээд сэтгэл бүр амар гоё болоод жишээлбэл би одоо маш их ингээд юмд яардаг хүн байхгүй. Тэгээ тэр яардаг одоо энэ тийм болохоор ингээд заримдаа айгу нойгууддаг. Тэгээд энэ дотроос харахад би болохоор заримдаа бас ингээд нөгөө хит их ингээд подкаст сонсоод байгаа болохоор өөрөө ч гэсэн заримдаа подкаст хиймээр санагдаад байгаа. Чалчаа заяагийн подкаст ч гэдэг юм. Тэгээ манай нөхөр айгу дэмжиж байгаа. Тэр нь одоо юуны талаар байвал зүгээр гэхээр тийм одоо сэтгэл готролд амархан ордог одоо тийм амархан стрессдэг ч юм уу тий.
тийм хүмүүст ингээд сэтгэл санаагаа хуваалцах нэг тийм подкаст болоод тэрийг яаж давсан, нойргуудлаа яаж давдیں۔ Эмэгтэйчүүд төрсний дараа сэтгэл гутралтлаас яаж гарах уу? Тэгэл одоо ингээл нөхөр хүүхдийн асуудалтай ингээд ярилцдаг тийм гоё подкаст хийдэм үү гэж бодоод байгаа. Та хэд маань хэрвээ намайг хийж чадна гэж бодож ивэл надад дэмжиж чи чаднаа гэж хэлээрэй заа. Би болохоор жоохон айц хүрээд байгаа. Би уул нь бол маш олон сэдвүүд бичээд ингээд ийм ярин тийм юм гэсэн байгаа л да. Гэтэ жоохон зоригдтаад байна. Та хэд үнэхээр амар дэмжих юм бол одоо би үлдсэн бүх юм даана. Техник, технологи, байршуулаад юу гэдэг бүгдийг хийж өгнө гэдээ амлацсан байгаа. Тэгээ хэрвээ та хэд манай Заяагийн подкастыг дэмжиж явах юм бол комент хэсэг дээр бас бичээрэй тий. Дэмжихгүй бол би тэгэл цаавал хэлээ гэж бодоод байгаа байхгүй. За жоохон айгаад байгаа маа туул ажилт болгож ирээ. Жил рүүгээ чихээсэн. Тэглээ. За тэгээд бит хоёрын одоо хүргэж байгаа мэдээлэл та хэдэд бас жоохон ч гэсэн сонирхолтой санагдах юм бол манай YouTube сувагт subscribe хийхээ мартуу. За тэгээд бас манай Instagram болон Facebook пэйжүүдийг минь дагаарай тэгээд энэ хөө одоо бид хоёрын хийсэн бяцхан одоо видеог хүлээж авсан та одоо хүлээн авч үзсэн та хэдэ маш их баярлалаа. За тэгээ бүгдээрээ гэр гэртээ ариун цэврээс ахаад бас ирүүл байгаарай. Тэгээ удахгүй бүх зүйл сайхан болохоор хэдүүлээ бутавна. За ингээд bye. Тийм. Bye биш хараа. За. Нөгөө миний харь бас нөгөө англиар хэл сурах гэж байгаа хүмүүстэй англи одоо би жишээлбэл одоо англи хэл сонсголоо сайжруулахын тулд бас подкаст сонсдог. Яг бас нөгөө ээжүүд чинь яг ингээд нам суугаад суухад бас хэцүү байдаг учраас бас подкаст сонсгол сайжруулах талдаа сайн гэж үзээд байгаа байхгүй би. Зарим ээжүүд маань кино үзэх завгүй тийм хүмүүс ээж болно шүү дээ. Тэгингээ нөгөө хүүхдээ авангаа чихвчээ зүгээд ингээд хийх зүгээр одоо англи хэлээ сайжруулах гэж байгаа хүмүүс зориулсан тийм подкастын жагсаалт бас гаргуул ясаарай. Тийм тий. За тэгвэл дараагийн удаагаар яг ингээд миний өдөр тутам сонсдог англи хэлийнхээ сонсголыг сайжруулах. Тэгээд өдөр тутам сонссноор бид нар магадгүй сурсан үгнүүдээ мартахгүй байх маш одоо давуу талтай. Тэгэхээр яг өөрийн сонсдог цөөхөн хідэн англи подкастуудыг та хэд дараагийнхаа бичлэгээрээс хүргэе тий. Одоо жишээлбэл надад шиг анхан шатны хүмүүст бас зориулсан подкастууд би бас зөвлөнө. Чадлаараа. Тий. За. Жинхнээсээ баяртай.